Игчдэрийн ургийн овог гэхгүй. Манай луугаар овогт гэж явдаг гэхгүй. Тэгээд бит хоёр яг л анх нэрээ өгөхдөө хоёулаад ингээд дунд хизээч өөрчлөгдөхгүй юм чи манай ургийн овог юм чи ингээд. Тэгээд би ч өөр Японд амьдардаг. Япон ч ер нь л компанийн нэр нь ургийнх нь овогоор явдаг. Тэгээд манайх луугаар гэдэг нэр. Манайх яг хамгийн 2017 онд байгуулагдсан. Тэгээ яг би тэр үедээ өөр болохоор Японд яг цүнхний дизайнераар ажилладаг. Осамге брендийн дизайнераар ажилладаг гэсэн. Бигээ хийнгээ Монголд давхар дизайнаа явуулаад тэгээ торгон цүнх анх хийж ирсэн. Ихчтэйгээ хамтарч ижсэн. Манай ихч ч өөрөө яг оюутан маягийн хүн биш байгаа. Гэхдээ тэгээд татаад оролцсон. Ээжи та ингээ гоё оюутчихаа гэж. Би чинь яг анх нэг Японд руу явахдаа нэг ганц л зорилготой л явж байгаа байхгүй юу. Би ч өөр бүтээгдэхүүн дизайнер гэдэг мэргэжлэр Японд төгссөн. Тэгээ яг явахдаа тэтгэлэг аваад явж байгаа. Би ингээд их орондоо өөртөө хэрэгэлдэг өдөр тутмын бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр байна гэдэг нэг ганц л зорилготой байсан байхгүй юу. Тэгээ яг би чинь өөрөө Монгол хүнтэй Монголдо ирээд ирэхээр юу хийж чадах лээ гэдгээ бодонгот Монголын нэг материал дээр тулгуурлахаас өөр аргагүй болоод тэгээд яг Монгол арьсан. Тэгээд ноосоор л юм хийх юм байна гэж бодсон. Арьсан зүүн хийж гин, торгон зүүн хийж гин. Тэгээд эсхий зүүн хийж байгаа. Эсхий хүүхэлтэй, эсхий цүнхний юм чармнуудаас хийж байгаа. Тэгээд эсхийгээр бас дээрээс нь жижиг үзэг нэгээр ч юм уу те. Ийм сонирхолтой юмнууд юм хийж байгаа. Эсхий урдлыг бол амар сонирхдаг. Яа тэгэхээр эсхий чи өөрөө эсхий ноол уурч гэдэг юм. Арьс чи өөртөө юм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, дээд зэрэглэлийн материалууд байхгүй юу? Тэгээд эсхийгээр тэр тусмаа гараар ингээ хийж байгаа юм чинь нэлээд үнэтэй бүтээгдэхүүн байхгүй уг нь бол Японд. Манай Монголд л ингээл нэг хямдхан ингээл байгаад байгаа болохоос Японд ч юм ч амар гоё үнэтэй байгалийн бүтээгдэхүүн байхгүй юу. Ер нь бол жижиг хэрэгслүүдээ ер нь бол би өөрөө гаргадаг. Тэгээд урлаачтайгаа хамтарч байгаа. Эсхий урлалыг бол урлаачтай хамтарч хийж байгаа. Жижиг эдлийнхаа иймэрхүү үйлдэл хүсээд байна. Ингээл жижиг амархан ингээ 6 шидэн гоо тэр хүн чинь цааш нь өөр жоох баяжуулаад өөрийнхөө сонирхол нь хөдөлсөн юм а барьж байгаа хийгээд ирдэг. Тэгээ над руу буцаагаа явуулдаг. Тэгээ гарч ирэн гот нь за одоо дараагийн удаа та өөрийнхөө дуртай өнгөөр хийгээд өгөөч. Би ер нь тэдний ширхэл охин авъя гэлдэг юм гол өөрөө гоё өнгөөр гаргаад ирдэг ч юм. Ингээ хамтраад ингээ хийгээд битээч одоо 1 жил гар болж байна. Хийгээд ирэн гот чинь тэр хүн чинь миний стилийг ойлгочихаа би тэр хүний стилийг ойлгочихаа болохоор ер нь бол гайгүй. Одоо эсхий чинь одоо ингээ гар бурлал штэ тэр чинь үйлдвэрлэл гэж болохоор гарч байгаа хүүхэлтэй бол маань өөр. Тэнд давхцсан нэг ч хүүхэлтэй байхгүй. Бид хоёр одоо хүртэл бараг 200 гаруй хүүхэлтэй ичж байгаа байхгүй юу? Тэр донд их чижилх юм байхгүй. Бид нар чинь ингээ Японд руу бүгдийг явчихдаг. Тэгээ яг Японд очиад онлайн шоп дээр зарна. Тэгээд жилдээ нэг 2-3 удаа pop-up store нэ. Pop-up store дээрээс Японд ирнэ. Тэгээд яг 2 удаа нэг экспод оролцоод одоо тэнд өөртөө танилцах гад л яваа. Би чинь тэгээд Монголд ирчээ сая нэг хэсэг нарантуулаар айгүйх явж утсан. Тийм амар сонирхолтой юм лээ. Нарантуулах. Би тэ ер нь Япон найзуудыгаа ирэхлээр нарантуулаас агуулж явъя гэж бодож байгаа. Амар гоо сонирхол татгаа. Тэгэл тэнцэж очингууд амьд холбоо бол амар үсэн шүү дээ. Андар агаанар шууд загнаалаа. Тэр нь эсрэгээр амар юм дээ. Сонирхолтой. Шинэлэг миний хувьд бол Японд хийж тэхгүй шүү дээ. Тийм нэг хүмүүсээ тэр дундаас материал олж авчаад тэр үеийн нэг тийм нэг гоё мэдрэмж чадахгүй амар гоё хөөрөлтэй. Тэр мөр нь бол хизээч Японд би хизээч олж авах чадахгүй шүү дээ. Яг тэнд дагаад тэр жижигхэн материалыг би яаж юм гоё бүтээл болгох вэ гэж бодох нь өөр айгүй гоё сонирхолтой. Би ч нөө их цүнхээ бүр ингээд шууд Японд руу явуулчихдаг болохоор хүмүүс энэ цүнх чинь байгаа юм байхгүй явцсан яана дараагийн үйлдэл арахаар хэлье. Ер нь бол ингээд яг зарагдах цүнхнийхэн дизайн ингээд тодорхойлоод ирдэг. Хамгийн их сонирхоод байгаа цүнхнүүд ингээд одоо бол манад хамгийн их зарагдаад байгаа нь бууз ингээд монголчууд бууз ингээд хэлсэн буузан цүнх юм лээ. Энэ хэсгээр ингээд бариулаас нь бариун готтыг бариулах юм хэсэг ингээд үрчээчдэг нэг цүнх байгаа байхгүй. Тэр цүнх Японд аягүй сонирхдаг. Уул нь өргөн тэгээ юм хөрхийн бөөнхий хэлбэртэй байхгүй. Тэгээ тэрийг аягүй сонирхдаг. Ингээд онгойлхон тодорхой бүх юм харагддаг. Дээрс нь хөнгөн хэмжээний яг таарсан ингээд. Анаас нэг монголчууд энэ загварыг нь арай өөр загвар сонирхдаг байх гэж бодоод. Би ч одоо 17 жил Японд амьдарч болохоор монголчуудын яг
тэг загварыг бас сайн ойлгохгүй мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэн гот эсрэгээр надад Монгол шинэ маркетинг газар болчиход байгаа байхгүй. Тэг би нэг зарагдахгүй. Гэхдээ зүгээр ингээд таниулах үүднээс гээд ингээд Facebook эднэртэй пост оруулаад яваад гэсэн ч хүмүүс нилээх сонирхоод. Тэгээ одоо ингээ өөртөө яриад заавал авмаар байна. Зарим бүр UB cap дотоод аваа явж байгаа. Тэгээ тэр хүмүүстэй яг Монголд нэг цөөхөн тоглол үлдээсэн байснаас өгөө явуулчихдаг. Яг үнэхээр авмаар байна гэсэн үг тийм. Тэр хайж болоод олоод ирдэг. Тэр нь аяг гоё ярьдаг. Тэгээ яг тэр нь нэг амар би өөрөө амар мөнгөтэй болохоо тэгээд байгаа юм бол бас ингээ цаанаа нэг өөрийнхөө нэг ингээд нэг хиймээр байгаа зүйл. Дараагийнхаа хийх хүслийг ойролцуулахын тулд тийм хүмүүс аягүй гоё. Тийм Монголдоо хэлж байгаа болохоор яг Монгол ингээл явж үзээгүй арьсны газар байхгүй. Монгол арьс ч өөрөө болохоор нэг юм боловсролт нь бол мэдээж сайн. Бусад улс орнуудтай одоо жишээл Итали арьс эднэртэй л харьцуулахгүй бол ер нь бол боловсролт нь гайгүй. Гэтэл Японд хийгээл хамгийн ихнийхээ энгийн самплаа хийчихэд Монгол руу шуудандаа л тэгэнгүүт Монголд хамгийн ихний арьсан бодит завыг гаргаж ирдэг. Тэгээд дахиад над руу ирээд алдагийн засаа дахиад явуулдаг. Тэр процесс нь бараг 4-6 сар явагдана. Тэгэл нэг юм таалагдахгүй л дахиад өөрчлүүлэн ч гэдэг юм. Тэр юм агиих болдог процесс юм. Тэгээ энд ирчээд нэг бас яг нэг сампл дизайнаа гаргах юм уу? Тиймэрхүү юмнууд өөртөө их болчиход. Тэгээд одоо нэг дараагийнхаа зуны загварч юм тиймэрхүү дээрээс ажиллах хэрэг болчиход. Тэгээд хүмүүсээс амар сонирхоод байгаа болохоор ирээд бас нэг үрээ үзээ сонирхчдаг. Яг тийм Японд ч нь болохоор уралдан нь дэлгүүр ингээ хамтдаа ажилладаг. Тэгээ цаанаас воркшоп хийдэг. Нэг тийм хөөрхөн орчин үүссэн байж байгаа байхгүй. Яг тиймэрхүү юм Монголд ч гэсэн байвал гоё юм уу даа гэж та яг нэг өөртөөхөө тэгээ сонирхлоор яг ингээ нэг гадаадын нэг тийм сонирн брэнд сонирхох биш өөртөөхөө хүмүүсийн ингээд хийсэн ингээ гараараа уралдсан юм даа. Үн цэнтэй арай өөр үн цэнтэй зүйлсүүдийг сонирхож байгаа хүмүүсийн ирдэг юм ганцар нээж үзэх гэж үзлээ. Тэр ингээ үзгээ. Одоо болохоор монголч айгүй гоё ингээд би одоо энэ удаа монголчуудад зориулаад нэг зүйл гаргах гэдэг. Тэр нь болохоор монголч эмэгтэйчүүд амар ажил хийдэг. Амар тийм карьер хөөдөг айгүй гоё бүсгэж амар хүчтэй бүсгэж амар ихэд бол тэд нар зориулсан жоохон том цөөн хийж үзэх байгаа хүн. Том гэтээ заавал ярьцаар биш. Илүү ингээд хэрэглээнд тохирсон компьютерийн нэгдэлтний бус юмд нь өөр юм хайчдаг нэг тийм арай хэрэглээнд зориулсан юм. Бас яг тэрийгээ дагаад бас айгу гоё загварлаг залуучууд талцсан байгаа болохоор залуучуудаа зориулаад арьсан цүнх хийх гэх тийм яг нэг гоё арьсан тэгээ нэг ажилдаа барай явчихаар залуучууд тохирсон цүнх байдаг штэ үүргэвч юм уу эсвэл яг залуучууд зориулсан тоот цүнх юм байдаг болохоор тийм л одоо нэг харах гад. Сая нөгөө нэг яг нэг сарын 17-18-нд би яг экспорт орчод ирсэн байхгүй Токиод. Тэгээ яасан чинь тэр дээр Тайваны хүмүүс амар их ирсэн. Тайванчууд айгүй сонирхсан. Тэгээ шууд нэг утсаар зургийг аваад цаанаа байгаа хүмүүс дөрөв ингээд зарчд юм байна. Яг тийм юмнууд айгүй ихэд хүмүүс ирсэн. Тэгээ манай ч хүүхэлтэйнүүд чинь бүр шуураад аваа яваад дуусгацсан байхгүй юу. Хүүхэлтэйнүүдийн эсгий цүнхнүүд байна тийм. Тэгээд жижиг идлүүд юм тэгээ шуураад аваа явчихдаг. Тэгээд би ер нь Тайванчууд ч бас нэлээд сонирхохоор юм байна тэгээд сайн нэг яатсан. Тэгээд одоо Тайван руу гарах сувг юм байна. Жохоо хайж